би тэгдэг. За тэгээ миний түүх харин түүх хөгжөлтөд түүхээ тус бүрт нь хаштагтаар өөр гэсэн хаштагтаар тэмдэглээд бичих юм бол битээр ялгаж дараа нь авч уншихад амар тий. Яг зөв. За эхлэх үү. За эхлэе. За ингээд эхний түүх. Чорон угаас авсан. За ээж ууг нь огт амсдгүй хүн байсан юм. Арх ууж эхлэх болсон шалтгаан нь аавын араар тавилттай холбоотой. Арх уусаар байгаад нэг л өдөр архинасаа болоод бурхан болсон. Би тэр үед жаахан байсан болохоор одоо ээжийнхээ царайг цай сандгүй юм. Би аав хойд ээжтэй амьдардаг. Төрсөн ах маань хойд ээж дургу хамт байхыг ч хүсдэггүй. Тийм болохоор аав ахыг хятадд сургаад мөнгө явуулдаг, хаяал уулздаг байсан. Аав маань тухайн үедээ их том хүн байж, хотын төвд бүхэл бүтэн байшаа эзэмшдэг. Би ч ирэх таних. Нэг удаа аав ажиллаар хөдөө явахаар болвоо. Аавыг нэг л явуулмааргүй муу савнд татаад байсан. Гэхдээ тэрийг хэлж чадаагүй явуулчихсан юм. Тэгээ явсан машины уцалд орчихсон. Бараг өглөөд гэмтлийн эмнэлэг дээр ирсэн юм билээ. Гавлын яс нь хагараад шууных нь арьсан тэр чигтээ хууларчихсан. Яагаад ч юм намайг аав дээр 6 хоног очуулаагүй. Тэгээ 7 дахь өдөр дээр нь очиход аавын хөвдсөн орны хажуугийн дэлгэцэн дээр даралтан тогтуржоод айтайхан болоод ирсэн харагдсан. Хүүгээ ирсэн чинь гайгүй болчихлоо шүү гэд хүмүүр л ярьж байсныг би маш тод сандаг. Гэхдээ тэр нь удаан үргэлжлээгүй. Намайг очиход хэсхэн гайгүй болоод тэгээд л шууд зүрхэн зогссон. Яг л намайг ирэхийг хүлээж байсан юм шиг санагддаг. Эмнэлгийн хүмүүс их ийм биетэй яаж 7 хоног амьд байсныг нэлээд гайхажсэн. Би тэр үед жаахан хүүхэд байж л дээ. Аав ээжигээ хоёуланган багтаа алдаад надад ганцхан төрсөн ах маа л үлдсэн. Ах тухайн үед 19 нас хүрчихсэн байсан болохоор аавын хөв хөрөнгө бүгд ах дээр очсон. Гэрээсээ хол хүний хараа хяналтгүй байгаад сурчсан хүн ууж идэгэл байсан юм шиг байгаа юм. Ахын тийм болж төлөвшсөн гэхдээ ахын буруу гэж хэлэхэд хэцүү л дээ. Тэгээд аавас үлдсэн хөрөнгөөр нилээн ууж идэж шоодож авсан. Надад хааныг дуртай тоглоомыг маань авч өгнө. Удалгүй ах маань их нэртэй болж амьдралаа зохиолоо. Аавын том байшин зараад сансарт байр машин авсан. Ер нь өрөнд харан болоод л дууссан да. Надад зориулж аавын хадгалсан хадгаламж миний гих сүүлийн хөрөнгө байсан. Би жаахан хүүхэд байсан болохоор тэр мөнгийг зарцуулахад заавал ахын гар үсэх хэрэгтэй. Гэтэл хамаатны маань ах гарын үсгийг надаар дуурайлгаж зуруулаад өнөөхийг аваад хэрэглэчихсэн. Тэр хүн өөртөө машин аваад надад нэг утсал авч өгсөн. Мөнгөгүй амьдрал хэцүү байх үедээ тэр ахын хийсэн гмийг нь бодоод их л гомддог байлаа. Одоо бол уучлсан л та. Тэгэд бэр ихчтэй ахтай амьдарч эхэлсэн юм. Ахын хүүхдүүдийг би дандаа харна. Ах эхлээд 1-2 хоног, дараа нь 5-6 хоног, сүүлдээ 14 хоногор гэртээ ирэхгүй уугаад алах болчихно. Тэгэхээр үүрэг хариуцлага над дээр унахаас өөр хайчих вүлээ дээ. Би чинь оюутан хүн. Заримдаа дүүнэрээ хараад хичээлдээ явж чадахгүй. Найзуудтайгаа ч тэр болгон уулзаад байхгүй. Дүүнэртэй хайртайж хэтэрхий хувийн амьдралгүй байх хэцүү байдаг юм билээ. Нэг л өдөр гэрт асуудал үүссэн. Би гэрээсээ явахаар шийдээд бүх хувцас хогийн ууданд хуваач хийгээд гарсан. Сайн найз маань намайг гэртээ байхыг зөвшөөрөөд тэднийд хэсэг байсан. Яг тэр үед манай хуучны байрны ойролцоо амьдардаг байсан нэг залуу надаас цамц асууж чат бичсэн юм. Надад тэр үед үнэхээр гоё нэхмэл шиг юм дааван цамц байдаг байсан юм. Тэрнийг гэрт нь хүргэж өгөнгөө бид хоёр хэсэг ярилцаж суугаад миний нөхцөл байдлын талаар тэр залуу их анхааралтай сонсон юм. Тэр намайг урд нь өөрийнхөө ажиллаж исэн газарт оруулаад ажиллаа хийж амжихгүй үед миний өмнөөс ажиллаад түрээсэлдэг байсан байрандаа бага түрээсээр намайг оруулаад буруу хүнтэй нийлвэл ер нь жаахан буруу зам руу орох гэх юм бол загнаад л яг л төрсөн ах шиг мэд байдаг байлаа. Ямар ч цаг үед огт нүур буруулахгүй үргэлж хажууд нь байх болсон. Найз нь байгаагүй бол би яах басна мэдэхгүй. Магадгүй амиа хорлчихсан ч байж мэдгээр л байсан. Тэгээд л миний гэх хинч байхгүй хүн тэр үеэс эхлээд найзынхаа төлөө амьдарч эхэлсэн юм да. Одоо би надад тохиолдсон давж туулсан бүх зүйлсийг хизээж харамсдаггүй. Гомдол сэтгэл зовж байсан бүх зүйлээ ардаа үлдээгээд найзтайгаа сайхан амьдарч байна. Амьдрал баялаг даван туусны дараа эргээд харахад сайхан шүү дээ гэсэн байна. За. Тэгээд нэг өөрөө босгоогүй хөрөнгө тэгээд ер нь л өрн тарамуулахтай амархан тий. За дараагийн түүх нь Батмагна гэдэг сонсогч байна. Уулгамч хүн гэдэг түүх байна. Эмээ намайг уулгамч амтна уу? Яагаад л хүн бүрийн хэлснээр дүрлүүлсэн үхэр бурамтаглуулсан тэмээ адил дагаа явчихдаг юм гэж зэмлэнэ. Цаагалтын өвгөө жамбугай хурч ирээд цондгор хөө өнөөдөр өвөөдөө хонь хүлээд өгөөрэй гэхэд би толгоол тохино. Тогсон толгойнхаа аясаар жамбу өвөг дагаад өөрийнхөө хоныг үлдээчгээд айлд очиж хашаанд нь хороо зогсчихсон хоньноос ширдэж аваад л ноосолоход бэлэн болгож хөлж өгнө. Тэгэхээр хүлсэн хоноо хэргаад үзгээд хайчаа өгөхөр нь бүтэн хэргаад л тавьчихна. Гэх мэдчлэн хонь хэргаж өдрийг барна. Хариулж байсан хонь минь хаана яваа чөлөө орно. Тэгэхэд жамбу өвөө хүү минь хонь чинь хонд даваад явчихлаа. Хөөгд наашаа төхүүлээд хүрээд ирээрээ гэхэд ус хийж мордоод хониндоо явж хөөгд нүдэнд харуулцтай газар гаргаж ирнэ.
Тэгээд л буцаж тоос манруулан дахиж жамбаа өвөөгийн дэрхэд буурал үстэй бор эмэгнэн миний хүүтэй юм уу гэдэл цайц өгч байхдаа энэ хитэн тугал хааччваа гэл өөртөөгөө ярихт нь гүүн гарч мориндоо мордоод л айлын туулыг сүүл годгонуулан хөөгөөд л ирнэ. Буурал толгойтой айлын эмээ намайг чихзүүлэнтөө сайн хүү гэн. Жамбаа өвөө болохоор юу ч хэлэхгүй улаан буйланд нь ганц үлдсэн шар шүдэ гаргаж хамгал өрчгөр бор арьсаа хамар дээрээ авчран инээд суун. Нар худааж гэр малын сүдэр дуртартаараа талаар нэг сунаагаад ирэхэд өдөржин айлын хонь ноосолж хатарсан хүн айлын эмээгийн өксөн чихрийг өөртлөөд хоёр хацраа булцаад л хид хидээр нь амдаа хийчгээд додгор амтэг гэртээ ирнэ. Энэ хүүхдийг яая да нүүр амаа яагаавэ гэж эмээ асууна. Болсон бүгдээ ярьж өгөхөөр настай хүн туслаад сайн байна. Гэхдээ миний хүү өдрийн халуунд наршууляа гэртээ ирж сүдэр жаахан бараадаж бай гэхэд ам дүүрэн чихэр хийчихсэн би толгоол тохино. Гэх мэтчлэн хаана хинж таарсан цонгор дүү ингээд үг тэгээд үг гэвэл толгоо тохиж чадхыгаа хэрээр хийж л орхино. Зарим нэг нь хонио өдөржин харуулна. Хот айлыгч өвхөр тугал нийллээ гэхэд год усрээд л гүүжилэн. Унаг татах хүн байна уу гэхэд гуталтай гуталгүй зил рүү харайж л байх. Хурдан морь унаг гэхээр тарган махлаг байсан болохоор тэр ажилд гологдно. Гэхдээ хөлс авсан морь хөтөлж унаг тугал татаж гүүн зилнээс туулын хашааны хооронд харайлгаж тугал хоньны бэлчээрт үнжин таарсан хүнийхээ хэлсэн бүхнийг чадлаараа хийгээд л явдагсан. Тэгэхэд эмээ заримдаа уулгамч амтэн шиг яагаад ингэж байдаг хүүхд юм бэ? Зарим хүнд нь чадахгүй завгүй гэдгийг хэлж байл гэж зэмлдэгсэн. Би харин уулгамж гэдэг нь ямар хүнийг хэлдэг юм болоо гэж гайхаж боддогсон. 14 билүү 15 настай байх үед юм болов? Миний хүү өнөөдөр хоёулаа зэрэгэлдээ сум орчхоод ирнэ гэдэл эмээтэйгээ цуг явсан юм. Зуны өглөөний нар уулын цаанаас цухууж зулцхан ногооны толгой гудаалган шүүдэр буучсан. Тийм сайхан өглөө бит хоёр хажуу сум руу дөрөө харшуулан явах замд эмээ минь надад дуудуулж үлгэр домог өнгөрсөн амьдралынхаа сонин сайхныг хуучлан явсан юм. Замын хол эвхэгдэж удар төдгөө л хөрчихсөн байсансан. Ямар учиртай тэр сум руу цуг яваагаа мэдгүй би эмээгээ дагаж яваан тэр. Тэнд очиод нөгөө уулгамч юм гэж загнуулж байхдаа уулгамч гэдгийг нь ойлгохгүй байсан хүн ойлгож илээ. Зэрэгэлдээ сумын цэндэ гэж эмгэн жинхэнэ уулгамч хүн юм гин. Тэр айлын цэндэ эмээг сонин. Манай эмээтэй юм ярьж байгаад л эмээ бондгорын гэлэн гэхээр л бондгорын гэлэн гэж л үсрээд осоо тэр нь. Тэр тийм үү гэхээр урдаас нь тэр тийм үү л гин. Хүн амтаа энэ тэндээс нь зочиовол мөн л адил зочиж зогчож хүний хэлсэн үгийг яг таг давтаж байна. Төргөн төргөн ингэдэг гэвэл ухас хийгээд хий гэсэн гин хийж хэл гэсэн гин хэлж л орхино. Тэндээс л би ойлгохгүй байсан уулгамж гэдгийнхээ учрыг ойлгож байлээ. Хүний үгнээс гардгүй намайг эмээ минь уулгамж болчихвээ хэмээн айж. Уулгамж гэдэг ийм хүн байдаг юм шүү гэж зэрэгэлдээ сум руу өдөржин мориор явж өнжин байж хүүтэй харуулсан нь энэ байж. Би ч уулгамж амтан биш л дээ. Нутаг усныхан таньдаг мэддэгтэй чадхаараа л тусдаа дэмтэй яваарай гэдэг эмээгийнхээ хэлсэн үгэнд эзэн л байж яваа минь тэр. Эмээ минь өөрөө тэр үгээ мартсан ч юм уу? Бүү мэд. Уулгамж болчихвээ гэж хаширлаад уулга алдчихс суудаг. Уулгамж цэндэ эмээг харуулж уулгамж гэдэг үгийг учрыг нь бүтэн ойлгуулсан юм да гинэ. Ямар хөөрхөн юм бэ те? Бас тийм хүмүүс байдаг штэ. Тий, яг үнэ. За дараагийн пост одоогоос 2-3 жилийн өмнө хүү маань роликноос унж гараа агуулсан юм. Хүүхдээ төвшөөснөөс болж бас хичээлийг нь өдөр тутам таслуулахгүй байх үүднээс залуу ээж би хинэггүй загнаж туршлага дутсны улмаас гипсийг нь хугацаанаас өмнө авснаар нэг мэтгэд хүүгийн маань гар хэвийн бус идэв. Аав нь иймэрхүү асуудалд надаас хав илүү сүржин. Зүг зүгээр эрүүл саруу сайхан төрсөн хүүгийн минь гарыг чи харалтаа ингээд идэгчлээ штэ. Одоо заавал хаалгаанд орж засуулна гэснээр гүн гүнзгий судалгаа хийснээ надад танилцууллаа. Ясны бүтэц хаалгааны процесс гэтэл гэмтэл согох судлалын үндэсний төв дээр тухайн хаалгаа ерөн түгээмэл хийгддэг. Амжилттай болдог дүн мэдээлэлтэй танилцлаа. Олон төрлийн шинжилгээ өгч эмчнэрийн хурлаар орж хаалгааны тов өдөр зарлагдсны нэг өдрийн өмнө хувийн бэлтгэлээ базаан хүүгээ аван хэвтлээ. Ээлжлэн сахар болсон юм л да бит хоёр. Хүүгийнхээ сэтгэл зүйг доктортой байлгах айдсыг нь үргэхийн тулд ээж аав хоёр нь элдэх хүсснийг нь биелүүлж чадлаараа л хичээсэн. Зуны амралт нь яг эхэлсэн 6 сар. Эмч нар нь нэг л олдож өгөхгүй, битүү завгүй байнгын шогссон хүмүүс. Асуух зүйлс надад зөндөө. Гэхдээ тэр нэг тийм айдсын шинж та нартай асуултууд байсан л та. Яг хаалгааны бэлтгэл бол хангагдчихсан чухал мэдээллүүдээ ч авчихсан. Тэдгээд өрөөний үүдэнд байж байгаарэ гэснийхэн дагуу товлсон цагтаа гоцов.
Нэг бага насны хүүхэд хажууханд час хийтэл орилоод л явчихлаа. Ааваа, ээжээ гэдэг үгийг л ахин дахин давтан чарлан зогсохгүйгээр 15-аас нэг 20 минут орчим уйлсан байх. Зөвхөн тэр үед ч биш л дээ. Зүгээр дэлгүүр дээр ч бай бага насны хүүхэд чанга дуугарах, уйлах, орилоход ёг хийгээд л би чи явчихдаг юм. Уйлсаар л байла тэр хүүхэд бурхан минь хүнд гимцсэн болов. Бүр гар салгалчихлаа. Өнөө юмч гараад ирлээ. Бид ямар нэгэн танил талаараа хүн амьтнаар захиулж барьж одоо арын хаалгатаагүй яг дүрм журм шат дараалалаар нь хэвтэж тов тавиулсан нь тэр байсан юм. Эмчээ уучлаарай харин асуух зүйл гараад тэгээл гэсэн. Тэгсэн ер нь бол байна штэ. Чи сая энэ уйлсан хүүхдийг сонссноо гэж байна. Тэгэхээр нь сонссон л гэлээ. Тэгсэн өөдөөс би дөнгөж сая энэ хүүхдэд тусламж үзүүлээд гарч ирлээ. Аав ээж хүн байна хөөрхий. Хичнээн өрөвдөв. Бид ч бас хүн. Ингээд өрөвддөг, эмтэрдэг, салгалтдаг юм заа юу. Өмнө нь уулзахдаа дуу шуу баг үг яриа тун цун тогтун товч тодорхой хариулт өгдөг байсан 30 гаруй насны залуухан эрэгтэй эмч ингэтэл хувирч өөр хүн болсон тун ачралтай санагдав. Гэхдээ надад энэ эмч сэтгэл зүйн байдлаа эмчлүүлэгчийн асран хамгаалагчид ил тод үзүүлсэн дотроо битүүхэн талархав. Үргэлжлүүлээд өнөөх эмч хэлж байна. Үннийг хэлэхэд танаа хүүгийн хүнд хагалгаа болно. Эдгэрч бороосон ясыг нь хуглаад буцааж хадна. Энэ зунжин хүүхэд чинь юун амралт мантайл тарчлана. Байн өвдөн, зовирлон, хэдэн сарч гипстэй явна. Та нарт тэгээд энэ бүхэн зүгээр юм уу? Та нарт хүүгийн чинь харагдах байдал тэгшгэн гартайл байгаа юм бол хамаагүй юм уу гэж хэлж байгаа юм. Бүр өрөөнийхөө хаалгыг онгойлгон чирээнийхээ ард сууснаа. Энэ хүн манай тасгын эрхлэгч байгаа юм. Алив та халаатаа тайлаад энэ ээжэд наад гараа үзүүлээд тэгжилж байна. Тэгэд үргэлжлүүлж байна. Яг танаа хүүгийн шиг хугараад буруу идгсэн. Энэ гараараа хичнээн олон хүний амийг аварсан гэж чи бодно гэлээ. Хүү маань хэлд орсон цагаасаа л эмч болно гэдэг юм. Хувраагүй альч цаг хугацаанд цагдаагийн машин хараад цагдааулмаар санагдаж галын машин үзээд гал сөнөгч болохоор мөрөөдлөө солиогүй. Зүрх ёг хийтэл миний хэлээр надтай нөгөө эмч маань ярьж байгаа юм шиг санагдсан. Үргэлжлүүлээд өнөөх эмч эцэст нь хэлэхэд та нар уг нь боловсралтай, боломжтой хүмүүс харагдана. Бусдаас ямар нэг зүйлээрээ илүү сайн сайхан яваач нь үнэхээр үний юм бол ганц удаа ганц асуудал дээр дутуу яваа нэгэндээ зай тавьж өгвөл та нарт би их баярлах нь. Манай ачаалыг харж байгаа үсттэй. Та нар ч яхав тусгай өрөөнд хөвтэйл хүүд чинь ээж нь байна, аав нь байна. Харин та түрүүний хүүхдийг харалтаа гэв. Би ч цаа эмчи ойлголоо баярлаа гэлээ. За ингээд буцаж өрөөндөө ороод ямар ч хагалгаа болохгүй яг одоо эмнэлгээс гарна надаас бити тайлбар асуу. Зүгээр л энэ эмнэлгээс хідүүлээ яг одоо гараад энэ орыг бас өрөөх суулна гэж хэлсэн юм. Эмнэлгээс бид маш баярц жаргалтайгаар гарч явсан юм да гэсэн байна. Яа гэхдээ намайг нөгөө хөлөө болоод эмнэлэг твтж хахад нэг хүүхд бас яг ингээл амар орлоод нөгөө рентген зураг авахулгаж байгаа аахгүй юу. Тэгсэн чинь ингээд нөгөө бас л гулсаж явж чаад чаргаар гулсаж чаад нөгөө шонгийн мод ингээд нөгөө хөлөөрөө тулаад тий ингээд нөгөө дунд ч юм уу хуг. Тэгтээ амар ёо. Яста амар. Хүүхдийн тэр нөгөө уйлж байгаа өвдөж байгаа. Би өөрөө өвчнөө мэдэрч байгаа штэ. Тэгтэл тэр хүүхд бол бүр амар байгаа штэ. Тэгээ дунд чумгны хурал мууралж байгаа. Бүр амар. Гэмтэл ер нь аюу амар штэ. Амар. Очижсэн. Тэгээ нөгөө хөл гараа гэмтэж хүмүүсийн хараа ингээд өөрөө мэдлгүүнээр ингээд салглаад харин тийм. За дараагийнх нь энэ миний дүүгийн хүүхдэлтэй би тэтгэвртэй гарснаас хойш асран хамгаалагч нь болсон. Яагаад гэвэл эцэг их нь ажил хийх хэрэгтэй байсан юм. Бид нар ямар тэнгэрээс заягдсан тусгай ус байгааш энэ нийгэмд чинь ажил хийхгүй л бол амьдрал байхгүй шүү дээ. Манай хуулинд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй асран хамгаалагчийн тэтгэмжийг авахын тулд тэр хүн нь заавал ажил хийдгүү байх ёстой гэж заасан байдаг юм. Тэгээд тэр тэтгэмж нь сардаа 300 мянган төгрөг. Өнөөдрийн нийгэмд 300 мянган төгрөгөөр хүн яаж амьдрах вэ? Тийм болохоор би тэтгэвэр авдгаараа энэ хүүхдийг харж асраад эцэг их нь ажил хийхээр болсон юм. Дүү маань төрөлхийн ДЦП буюу тархины саажилт гэсэн онштой. Жаахан байхдаа ерөөсөө уйлдгүй хөхт байсан. Гэхдээ хүн харахад бол эрүүл байгаа юм чинь хөхөө сайхан хөхөө тлээч байна. Хөгжлийн бэрхшээлтэй болчихсон гэдгийг нь бид нар мэдэхгүй зүгээр дуугардгүй хөхтөл гэж бодож явсан. Тэгээд хилд орохгүй, хөлд орохгүй удаад байхаар нь ойлгож эхэлж байгаа юм чинь. Эн чинь юу болов яав гэд явсаар нилээн сүулд онцлуулсан да. Хүссэн бит хоёр чинь одоо ёстой салахгүй шүү дээ. Дандаа л хамт байж байна. Яах вэ? Мөнгийг нь төлөхөд асрах зөндөө л байдаг л да. Гэхдээ хинч энэ хүүхдийг гэр бүлийн хүн шиг сэтгэл гаргаж асрахгүй. Нэг хоол хийж өгсөн болоод л өдөржин гэртэн суулгачихна шүү дээ.
Гэтэл нийгэмшин гэдэг чинь ийм хүүхдүүдийн хувьд асар чухал зүйл. Ядаж хүний өөдөөс ихцэлж хардаг, хүн сэтгэл санаагаа ойлгуулцдаг болгочих юмсан гэж би их боддог юм. Юмаа ерөөсө гадаршаагаа гаргаж илэрхийлж чадахгүй дотроо л бодоод байна. Одоо жишээлбэл тусгай сургуулийнх нь ангийнх нь нэг хүүхэд хацрыг нь хатчихсан байсан. Яасан гэсэн чинь хайртай гэдгээ илэрхийлж байгаа нь тэр юм гинэ. Манай хүүхэд юрөөсөө уйлаагүй. Бас нэг ангийнх нь хүүхэд дэвтрийг нь 2 3 удаа урж байсан гэдгийг би багшаас нь мэдсэн. Манай хүүхэд бас л өөрийгөө илэрхийлээгүй. Би тэр хүүхдээс чи яагаад хүүхдийн нэвтэр урж байгаа юм бэ гэд асуусан чинь хүслэн муухай надтай ярихгүй байсан гинэ. Би тэр хүүхдэд ярьдгүү гэдгийг нь чи мэднэ штэ гэж хэлээд нэмэрхүү. Тэр хүүхдүүдийг буруутгах арга байхгүй штэ. Эднүүст хинч зааж өгөхгүй байгаа юм чинь яах юм? Өөрсдийнхөөрөө л байгаа нь тэр. Тийм л хүүхдүүд сурцгааж байгаа юм чинь. Манай охин сургуультай явах хуг нь айгүй дуртай байсан. Даанч тэр хүүхдүүдийг 9-р анги төгсгөөд л улсаас хайчихсан. Би өөр нэг хөгжлийн мэргэжилтэд өгдөө ээжтэй хамтдаа боловсролын яаман дээр очиж хөөцөлдөөд бүр дийлээгүй. Уг нь сургууль нь бэлэн байсан, багш нь бэлэн байсан. Үнэхээр хөгжлийн мэргэжилтэд хүүхдүүдийг боддог юм бол 12 дугаар анги хүртэл нь сургах бололцоо тэдэнд байж л байсан. Тэгээд яагаад хүүхдүүдийг өргөжлүүлж авахгүй байгааг нь асуухаар ерөөсөө юу ч хэлэхгүй байгаа юм чинь. Энэ хүүхдүүдийг 12 дугаар анги хүртэл нь сургах юм бол ядчил 3 жил нийгэмшилтэд явна шүү дээ. Тэгэхээр нь би хүүхдээ өөр тусгай сургууль руу оруулчихъя гэсэн чинь багаасаа хамт нэг ангид яваагүй болохоор энэ хүүхдийг чинь ойлгохгүй. Тэгээд өөрийгөө илэрхийлэх чадваргүй болохоор нь дээрлэхэд юм хумыг нь булаагаад авчдаг юм байна. Эдний ангийн нэг хүүхэд өөр сургууль руу тэгж очив юм. Тэгсэн шинэ ирсэн хүүхдүүдийг 0-0-д оруулж дээрлэхэд эвгүй байна гин шүү. Тэрийг нь сонсоод за ёстой хүүхдээ тийшээ явуулахгүй юм байна гэж би бодсон. Тэгээд бид хоёр чинь хуваараа нэг төвд явдаг боллоо. Юмыг яаж мэдхөө бас нийгэмшүүлэх гээд л яваад байгаа. Тэнд бүр амар хүнд хөгжлийн мэргэжилтэд хүүхдүүд байсан. Нэг удаа би тэнд хүүхдэд дагуулад шатаар буух гэж байсан чинь гинт ард нэг хөө хурдлаач төвчрээ өсгээд байна гэд манай хүүхдийг загнаж байна. Эргээд харсан чинь тентхийн нэг багш. Манай хүүхд чинь хүл муутай шүү дээ. Би тэгэхээр нь төвчрээ өсөөд авах юу авах вэ гэд хэлсэн чинь та нар битгий хүүхдээ инхрээлээд вэ. Ингээд инхрээлээд байхаар чинь эднүс хөдөлгөөний хийдэх байхгүй юу гэж байна. Хүүхдийг минь загнахад би хичнээн эмзэг ханддаг ч гэсэн тэр удаа дугуйл өнгөрлөө. Дараа нь би унтлагын цагаар нь тэнд яваад очисон чинь бүх хүүхдүүд ороо засаад л унтаж байгаа. Тэгсэн манай хүүхэд ганцаараа юу ч хэлж чадахгүй сууж байсан. За тэгээд л би. За болио өөрийгөө илэрхийлж чаддгүй юм чинь би л дагуулж явж явах ёстой байна гэж ойлгоод тэндээс нь гаргачихсан. Ер нь ийм хүүхэд асрахаар биеэрээ ядрахаас илүү сэтгэл санаагаар айгүй их ядардаг юм аа. Хүүхдийн маань хин юу гэд хэлчих бол яачих бол гэд байнга дарамттай явна. Бид хоёрыг гудамжаар үлгэлээ салгалаа л явж байхаар зарим тэнэг хүмүүс хажуугаар дуугаа явчихж чадахгүй. Миний хүүхдийн талаар айгүй муухай хэлнэ. Хөл муутай юм явж байна. Хөөе наад өвчтөе хүүхдээсээ хол яваараач гэж ах шиг. Ярваач харна, сэжиглэж харна. Бүр том хүмүүс шүү дээ. Дээр бүр яасан гэж бид хоёр дүнжин гарваар таягтайгаа явж байсан чинь тэнд байсан 8-ачтын 5 6 хүүхэд бид хоёрыг тойрчихсан. Хардаа энэ таягтай явж байна гэд чичлээд ярьцгаагаад байна. Би уурлаад яасан таягтай өгд хараагүй мө гэсэн чинь хөгшин хүн таягтай явдаг штэ гинэ. Би тэр хүүхдүүдийг шууд загнаад эцэг ихт нь хэлсэн чинь хүүхдүүд мэдгүй л байгаа гэж байгаа юм. Тэгэхээр нь би мэдүүлтэл нь та нар юу хийсэн юм? Эн чинь бас хүүхэд. Энэ нийгэм зэрэгцээд амьдрах ёстой байгаа эцтэй гэд уурлсан чинь хүүхдүүдээ бүгдийг нь аваад явцгаачих жишээ нэ. Тэрнээс хойш манай хүүхэд гэрээсээ гарахаа болчихсон. Ээж тийшээ явах гэхээр сайн ярьж чадахгүй ч гэсэн хөл ёо гэд явахгүй. Одоо тэгээд юм хэлэхээр юу гэдэг гэж би муухай, би хүлгүү. Тэр 5 6 жилийн өмнөх явдал арилахгүй бүр толгойд нь суучихсан байгаа юм чинь. Өөрийнхөө буруугаас олж хүл муутай болчихсон юм шиг л байдаг юм. Янз бүрийн хүмүүсээс янз бүрийн сонсоор байгаад өөрийгөө л их гэмтэй юм байна гэд бүр ойлгочихсон. Дандаа нэг хэрэг хийчихсэн хүн шиг л байна. Тэгээд одоо манай хүүхэд ганц үгийг аягүй сайн хэлдэг юм. Жаахан буруу юм хийчихээрээ л уучлаарай гэдэг. Амар их уучлалтгүй. Одоо жишээ нь аяга барьж байгаад алдаад унгаачихгоотаа уучлаарай л гэдэг. Бид нар бол загнахгүй шүү дээ энэ хүнийг чинь. Тэгж байхад л уучлал гуйгаад байна. Яагаад гэхээр хүмүүсийн өмнө өөрийгөө буруутай гэд бүр ботчихсон. Ийм болохоор надад хүмүүсийн хандлага айгүй эмзэг тусдаг юм а. Би чинь энэ хүний төлөө хамгийн их хэрүүлийг хийдэг хүн байхгүй юу? Хотгоныхоо сөөх рүү ороод би хөгжлийн мэргэжлтэй хүүхдтэй хүн гэж ирж байгаад энэч замаа зассангүй энүүгээр ч хүүхэд хэрэгтэйгээ явж чадахгүй байна гэж хэл ам хийн. Манай суус зөмшлөгчдийн холбоо бол гэхдээ сайн намайг айгүй гоё ойлгоноо. Их чи хэлсэн үг бол тэнд яг ажил болоод л явагдана.
Би энэ хүүхдэд тулж ажилдаг учраас туулдаг бүх бэрхшээлийг нь мэднэ шүү дээ. Тийм болохоор телевизээр ийм хүүхдүүдийн тусгай цэцэрлэг сургууль дээр очлоо, эмнэлэг дээр очлоо гэж мэдээ гарвал би айгүй анхаарч үзнэ. Энэ хүүхдүүдийн төлөө хүмүүс ямар арга хэмжээ авч байна гэж их сонирхно. Надад тэр бол хамгийн чухал ач холбогдолтой сэдв байгаа юм чинь. Энэ хугацаанд би эмнэлэг твтэх гээд бит хоёр хамгийн уртдаа 10 хоног л хол байж үтсэн. Тэгэхэд энэ хүүхэд бүр үгээ хэлсэн гинлээ. Эдний ээж нь надад "Үгүй ястаа таныг санаад байхгүйд чинь хүслэнд айгүй хэцүү байсан" гэд хэлж байгаа юм. Миний зургийг бүр байн гаргаж ирж хараад санаа алдаад л суугаад байсан гэсэн. Өвчгсөн хүн шиг. Энэ хүүхэд надаас ерөөсөө холддоггүй юм. Ийм хүүхдүүдийн нэг онцлог нь нэг хүндээ ёстой үнэнч байдаг юм байна лээ. Хүнд хамгийн том зовлон гэвэл үр хүүхдийн л зовлон байдаг. Мөнгө төгрөгийн гачаал өөрийн өвчин эмэнгэг бол нэг талаар даван туулчгаж болдог зүйл. Харин үр хүүхэд ийм байхаар насан туршдаа бид нар одоо яах вэ гэсэн бодолтой амьдардаг юм. Харал та энэ хүүхдүүдийг 9-р анги төсгөөд л хайчгаж байгаа үсттэй. Тэгээд л тэрнээс хойш энэ хүүхдүүд нийгэмд хинч биш болдог. Адаг сургууль, соёл, албан байгууллага гэж байхгүй. Би тэгээ яах вэ? Ядаж энэ хүүхдийг хөлөөрөө өөрөө явдаг болгочих юмсан гэж бодоод дагуулад л дүргийнхаа мэдрэлийн эмч нарт үзүүлээл яваад байдаг байсан юм. Энэ хүүхд чинь угаасаа дүрэг дээрээ хяналтанд байдаг. Дүргийн имлэг хэцүү шүү дээ. Улсынх болохоор тэр олон өвчтөй хүмүүстэй тулж арилж дийлэхгүй. Тэрнээс биш сэтгэлгүй хүмүүс ажилдаг гэж би бол хизээч хэлэхгүй. Үүр заах гэд нэг айгүй мундаг мэдрэлийн эмч тэр дүрэгт байсан юм. Тэгсэн тэр та хоёр ингэж байхаар энэ эмчтэр нэг очиод үзээч гэд надад интернетийн нэг эмчийг зааж өглөө. Маргааш нь очиод дуулсан чинь цэрэн долгор гээд сэргээн засахын нэг өндөөр эмч байна. Би чинь нөгөө дүргийнхээ л хөдөлгөөн засалчийг мэддэг байснаас хувийн эмнэлэгт ийм юм байдаг гэж анх удаа мэдэж байгаа юм чинь. Тэгсэн тэр цэрэн долгор эмч манад айгүй гоё намуу хүнтэй маш сайн ойлголцож чаддаг нэг ийм хөдөлгөөн засалж байгаа. Тоор өнөөдрөөс явчих гээд нэг охиныг авчир танилцуулсан. Сайн байна уу? Миний дүү хэн гэдэг вэ гэхэд Цингүн гэдэггээр танилцаад. За өнөөдрөөс би та хоёрыг авъя гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш бид хоёр зөвхөн тэр охин дээр очих бодолтой болсон. Яг л хувь хүний хандлагаас болдог байгаа юм. Цингүн хөдөлгөөн засалж манай хүүхдтэй хүн шиг зөв хайрцсан. Дандаа урмын үг хэлнэ. Бид хоёр энд ирэхээрээ л жинхэнэ хүн гэдэг утгаараа байна. Надад стресстэй юм, зовирлдаг зүйлс зөндөө байна шүү дээ. Наанд ч л явган хүний зам байхгүй гэдэг эхэлнэ. Тэгээд эмнэлэг дээр ирэхээр ерөөсөө ямар ч асуудал байхгүй. Би бүр тайвшраад энд ирээд л баймар санагдана. Миний хүүхдийг ойлгодог хүмүүст хүүхдээ бүрэн даатгаад 2 цаг сайхан амраад авна. Өөртөө нь хүн шиг харьцдаг хүмүүс байхаар хүслэн ч гэсэн эмнэлэгтээ ирэх амар дуртай. Одоо ерөөсөө хамгийн дуртай юм л эмч авах. Имч явах. Эднэр чинь хүслэнг ороод ирэхээр хүүшээ манай хүслэн ирчихсэн байна ямар хөөрхөн юм бэ гээл бүгдээрээ айгуугай хүлээж авдаг юм. Эднүсийнхээ дунд орохоор ичиг зовох зүйл юу ч байдгүй. Бүр нүдэн сэргээд л баярлаад л инээгээд л байна. Тэгээд жолооч молооч олдохгүй байгаад эмнэлэг явахаа болчихвол надад дуурлана. Андшгүй хөмсгөө зангидна юм хум шийдлэн болчихыг гин. Тэгэхээр нь би чи одоо юундаа уурлаад байгаа юм бэ гэдэл ихсэн шүү дээ бит хоёр. Яг нэг авгаа нөхөр хоёр шиг. Бид хоёр чинь нэг нь настаа нөгөөх нь хөгжлийн бэрхшээлтэй болохоор тэрэндээ түүртэд бас айгүй хэрэлднэ. Тэгээд энэ хөдөлгөөн засалдаа нилээд яваад ирсэн чинь яасан гэж нөгөөх чинь хилд ороод эхэлсэн. Хөл чинь тархиа хөгжүүлдэг юм байна. Би тэрийг энд ирээд л мэдсэн. Хөдөлгөөн хийгээд хөлн сайжирчихсан чинь хамаагүй ахиц гараад бүх юмн дээр өөрийгөө мэдрээд эхэлж байгаа юм чинь. Хуучин бол өөрийгөө илэрхийлэхдээ хүслээ гэд ганцхан нэрээ хэлдэг байсан. Би гэдэг үг байхгүй. Тэгээд дандаа нэг ширхэг нэр үгээр ярина. Тодорхой хэдэн үйл үг яг ашиглана. Гэхдээ өгүүлбэр төгсгөн гэж хизээч байхгүй. Явиди, авиди, хилиди гэд араас нь заавал ди залгадаг. Тэгсэн хөдөлгөөн засалдаа явснаас хойш би маргааш явиди гэд өгүүлбэр хэлдэг болоод эхэлсэн. Би маргааш гэд үгнүүд нэмэгдээд байна шүү дээ. Жаахнаар өөрийгөө шууд илэрхийлдэг болж байснаа хамгийн гол нь хүний өөдөөс, хүний нүд рүү харж чаддаг болсон. Хөл муутай байх нь гэмт хэрэг биш гэдгийг энэ хүүхэд ойлгоод байгаа байхгүй юу? Тэгээ би ботсон. Ийм хүүхдүүдийг хамгийн сайн ойлгодог хүмүүс нь энэ хөдөлгөөн засалж эмчнэр л байдгийн байна гэж. Бид хоёр чинь яг сургуульд явж байгаа юм шиг 7 хоногийн 5 өдөр хөдөлгөөн засалтаа явдаг. Өөр бид хоёрыг ингэж хүлээж авах газар угаасаа байхгүй.
Тэгээд 103 сар хөдөө гадаа ээш дэшээ явж амармаар айтна. Нөгөө цэнгүүн хөдөлгөөн засалжийнхаа хизээ амрах, хизээ ажилд орохыг бас харнаа. Тэгэхээр энэ хүүхэд чинь эмчээ санаад байна гэдэл үглээд байна. Ерөөсөө энэ цэнгүүн хөдөлгөөн засалж нь амьдралынх нь нэг хэсэг болчихсон. Дасгалдаа явах нь бүр амьдралынх нь утга учир за. Маргааш эмнэлэг явна гэд хэлчихвэл баярлаад бүх хил яриа нь орчихдаг. Өдөржингөө шулганаа эмч оймс гэдэл амандаа янз бүрийн юм шулганаад л яваад байна. Тэгснээс үлдээ бүр дуу аялна. Хүн чинь нэг амандаа гингэндэг дээ. Яг тэгдэг юм. Маргааш эмнэлэг явна гэж хэлчихсэн байхад өнөөдрөөс бэлдэн шүү дээ. Бүр тийм хөөхө. Хувцаа гаргаад бэлдээ тавьчихна. Тэгээ бүр өглөө 6 гэж сэрнэ. Ямар нэгэн шалтгаан гараад эмч рүүгээ явж чадхаа болчихвол уурлаа цэнгүүн рүү фэйсбүүкээр voice message-ээр явж чадахгүй байна гэд ховлоод хэлнэ. Уцаар бол санаа сэтгэлээ илэрхийлээ чөлөөтэй яриад байгаа юм чинь. Ямар сайндаа хуучин багш нь хөөш хүслэн чинь уцаар ямар сүрхий ярьдаг юм гэд гайхсан. Утсандаа их дуртай гэрт болсон бүх процессыг цэнгүүн рүү явуулна. Өнөөдөр юу ийдсэн, юу өмссөн, ямар юм шинээр авсан гэд хамаг мэдээлэлээ зургийг нь дараад эмч рүүгээ явуулна. Юм нуухын нөхцөл байхгүй. Би хөөе чи наатахаа нэг жоохон гэл хэлхийн завдалгүй тас гэл зургийг нь дараал явуулчихна. Үгэнд орохгүй. Манай амьдралыг бол цэнгүүн эмч хүүрнэн өгүүлэхээр л болсон. Яг нэг гэр бүлийн гишүүн шиг. Тэгээд л нөгөө эмч нь өөдөөс нь юм бичингүүд өсгнүүдээ сайн мэдгүй ч гэсэн дагаад бичнэ. Хүслэн хайртай шүү гэвэл хайртай гин. Гой гэвэл гой гин. Тэгээд уулзгаараа энэ хоёр чинь амьдрал ярнөө. Эм чин за яасан өчигдөр юу болсон гэж асуухаар хүслэн бүх амьдралаа ярина. Аав ингэсэн ээж тэгсэн гэж шулганаад л байна. Хөнлөнгийн хүн сонсоход бол жаахан ойлгомжгүй. 3 жил хамт ажиллаж асан болохоор цэнгүүн бүх яриаг нь ойлгоно. Өө тэгээ юу тэгсэн чинь яасан гэдэл бүх юмыг нь яриулаад л байна. Урд нь хизээч ингэж өөрийгөө илэрхийлдэг байгаагүй шүү дээ. Тэгэхээр нь би энэ асуулуудыг ёстой мундаг юм байна гэж ойлгоод ирээдүйд хэдэн жил чамаагүй энэ дасгалд нь явуулаад байвал бүр илүү биеэд авах юм байна гэд найдаад байгаа юм. 3 жилийн дотор энэ хүүхэд чинь ийм болчихсон байна. Бүр цаанаасаа гэрэлтэн гэж байдаг да. Өө тэгээд нэг гоё юм боллоо. Би нэг ходоодны дур хэлэгчгээд гэртээ ирээд байж байсан юм. Хүслэн бит хоёр хойлохнаа л байсан. Тэгсэн нөгөө дурангийнх нь өвчин амдаагч гараад би бүр ихэрч гисэн чинь манай хүн хоол хийжээвэл яах вэ? Яасан юм гэсэн чинь бэлэн шүлэн дээр амар их гомь хийгээд тавьчихсан. Хоол ид гэд намайг дуудаад байгаа юм. Аягалж болж чадахгүй л дээ. Ходоод өвдөөд ихрээдсэн чинь намайг үлсөөд байна гэж ойлгоод гомонтой шүл хийж гисэн байгаа юм. Урд нь хизээч хоол хийж байгаагүй хүн шүү дээ. Тэрийг нь би сэтгэлийг нь бодоод ямар гоё хоол вэ гэдэл идэж байгаа юм. Тийм нэг хөөрх юм болсон. Хүслэн хоол хийсэн гэд хүмүүст хэлэхээр бүр итгэхгүй байгаа юм чинь. Би энэ хүүхдийг бурхнаас надад өгсөн миний авах ёстой бэлэг байх л гэж боддог юм. Энэ хүүхэд ирэхээрээ ямар буянтай байдаг гэж санаж байна. Бүх үйлс нь бүтэн. Ямар ч юм хийж чадахгүй байгаа үедээ энэ хүүхдийг харчгаар л надад айгүй их аз жаргал хүч ирдэг юм. Тэгэхээр бурхнаас надад өгсөн хамгийн үнэтэй бэлэг. Хүн болгонд ийм хүүхэд ирэхгүй шүү дээ. Дааж чадах хүнд нь л ирдэг. Би тэгж боддог юм. Гинэ. Ямар гоё харин тийм тий. За Улаанбаатар хотод 12 цаг 38 минут болжээ. Нэвтрүүлгийн манд хамтран ажиллагчаар чухал бүхэн дойр Флоренс Эрдэнэс цогцлбор хотхон хамтран ажиллаж байна. За чухал бүхэн дойр Флоренс Эрдэнэс цогцлбор хотхон Сүхбаатар дүүргийн 11-р хороо. За бидний мэдгээр бол сүүл эмнэлгийн зүүн талд байрлалтай 5 блок 600 айлын стандарт зэрэглэлийн төсөл юм байна. За тэгин чинь нөгөө яг хотын төвдө байгаа учраас мэдээж одоо худалдаад авсан байхад дараа нь бол үн ханшин нэмэгдэх одоо хандлагатай байгаа. За тэгээд нийт 4.7 га талбай сүндэрлж буй 5 блокийн 16 давхар 600 айлын цогцлбор хотхон болох Флоренс Эрдэнэс хотхоныг өнөөдөр бол ингээд та бүхэнд танилцуулж байгаа. За тэгээд эднийг чинь нөгөө улсын сургууль цэцэрлэг нь ингээд иргэдэ байгаа. За шууд өглөө босвол ингээд сайхан хүмүүстэй хөрөж өгчөөд ажилдаа явчих болно. Замын төгжөлд бол бухимдаад ах шаардлагагүй бүх юмтайгаа ойрхон. За go to market байна, их тойроо, номин, хоймор офс зэрэг танд хэрэгтэй бүх зүйлс нэг дөрөв ингээд төвлөрсөн. За өдөр тутмын хэрэгцээг бол ингээд хангачиж байгаа. Дээрээс нөгөө эмнэлэгтэйг бас ойрхон шүү дээ. Тэгэхээр эмнэлгийн одоо дөрвөн шуурхай үйлчлэгийг бол авах боломжтой гэсэн үг. За энэ манай ажил, манай гэр хоёрын дунд л байгаад байна л та ер нь бол тий. Тэгээ одоо энэ сөүлмэд байна, сүүлийн тий ингээд эмнэлгүүд байна. За тэгээ дээрэс нь нийтийн тээврийн гол чиглэл болон авцаамтай шууд холбогдсон учраас ажил хэрэг амьдралын бүхэл юмнал таарсан сонголттой. Энд чинь угаасаа яг ингээд одоо хойд талдаа гэсэн үг ертөнцийн зүгээр энэ чи хаашаа илээ? Аль та одоо би тэрийг олохгүй яг миний ишээ. Би чи их чи 5 шараарлаа. Дайжаа. Баруун тий. За. ертөнцийн зүгээр баруун талд ингээ яг төв зам яваад тэгээ хоёр автобусны буудал байдаг аахгүй юу? Би өдрөө болгоо алхаж ирдэг болгоор мэдээд байна л та. За тэгээд Флоренс Эрдэнэс 5 блокийн бүтээн байгуулалт аахгүй юу?
За А, Б блок нь болохоор одоо ашиглалтанд ороод оршин суугчтай аль үшээ хүлээгээд авцсан. За Е блокийн цутгалтын ажил нь бүрэн дууссан. За CD блокийн гадна фасадны ажил нь одоо яг эд үргэлжилж байгаа. За хамгийн чухал нь яг одоогийн байдлаар ердөө 30 шүлт хүрэхгүй байр үлдсэн байгаа юм байна. Тиймээс таны хүссэн байр таны хүлээж байгаа хэсэг нь бол зөвхөн өнөөдрийн шийдвэрээс тань хамаарах нь байна. Тэгэхээр та яг одоо эдний борлуулалтын албатай нь 75T-гээс 22 дугаар толбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 75T-гээс 22 22. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар чухал бүхэнд ойр Florence Mercedes Цогцлбор хотхон хамтран аярлаж байна. Баярлалаа. Баярлалаа. За үргэлжлүүлэн дараагийн түүхийг уншия. Саяны тэгтээ их хөшлөм бэрхшээлтэй те хүүхдүүдийг бол юу юм бэ л штэ. Би ингээ гадаадд сурж яхад айгүй чөлөөтэй явж байдаг. Хөшлөм бэрхшээлтэй хүмүүс ингээ одоо метронд ч юм уу таарах юм бол одоо жишээлбэл намайг метронд сууж хахад ингээд бас л юм юутай л юм л да. Тэг ингээл шууд метрон дундуур ингээл ганцаараа инээгээл гүгээд байгаа байхгүй. Тэрийг тоож нэг ч хүн байхгүй. Үс хинч тэрийг ингээл анзаараал тэр хүнийг онцлоо тэгээд байгаа юм байхгүй. Яг тэгээ байгаар нь хүлээгээд авцсан. Тэгэнгүүт Монголд болохоор ингээд нэг жоохон арай өөр байгаад байдаг шүү дээ бид нар тийм. Гэтэ ер нь л одоо юу гэмдэ те бас нэг хит ингээл те иви миви гэж өрөвдөх бас айгүй утгагүй байхгүй юу. Зүгээр л яг ингээл хүнтэй харьцаж байгаа юм шиг харьцчихад болох байхгүй юу. Уул нь бол яг зөв хүнийг нөгөө байгаар нь л хүлээж авах шүү дээ. Яг үнэ. За дараагийн түүх. Би сэтгүүлч мэрэгчлэр дөнгөж төгсөөд хүүхэдтэй болоод мэрэгчлээ төр орхиод салааны хажуу өрөө түрээсэлдэг болсон юм. Хумсны говьх сайхан чулоод тийм ч удаагүй байсан юм л та. Нэг үйлшүүлэгчтэй сууж байтал гаднаас нэг охин орж ирлээ. Тэр охин орж ирэхдээ хоёр гараа хармаандаа хийчихсэн орж ирээд хажууд суусан. Сайн байна уу? Та ямар үйлчлэг авах гэж байгаа вэ гэсэн чинь за би байж яа гэж хэллээ. Тэгэнгүүт нь би за бит хоёрт хуйлахна ярих зүйл байгаа юм байна да гэж мэдээд өмнөх хөвшүүлэгчдээ дуусгаж гаргачихад хаалгаа хаагаад за танд би ямар хэрэгээр туслах вэ? Юу болсон юм болоо гэд асуусан чинь нөгөө охин маань маш тийм эцсэн байдалтай гараа гаргаж ирвэ. Дунд болон долоор хурууных нь хумс төрөлхийн ургадаггүй асуудалтай. Тэрнээсээ маш хичээж миний хумсыг янзалж өгч болох болов уу гэдгээс илүү намайг өөрийг нь яг юу гэж бодож байгаа болоо гэсэн харцаар над руу ширтэж байлаа. Надад тэр нь юусоо сонир муухай байгаагүй. Би тийм ч их туршлага байхгүй. Одоохондоо шинэ хүн гэдгийг хэлээд өөрийн чадах бүх зүйлээ хичээнгүйлэн хийгээд хамгийн сүүлийн юмаа хийж дуусаад босоход нь тэр охин гараа хараад асгартлаа байсан. Би одоо автобусны бариулаас хинээс жижиггүй барьж авч чадхаар боллоо. Танд үнэхээр их баярлалаа гэж хэлээд жаргал дүүрэн гарч явсан. Тэрэл үед би нэг зүйлийг маш сайн ойлгосон. Би үлдсэн амьдралынхаа туршид хүмүүст аз жаргал бэлэглэх ёстой хүн юм байна. Өөрийн охин шиг асуудлаасаа ичиж хумс хуруугаа нууж яваа маш үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд зөндөө байгаа. Тэдэнд өөртөө итгэлийг өгсөөр байх болно гэж бодсон. Одоо би өөрийн гэсэн салонтой манад орж иж байгаа хүмүүст гэртээ асуудалтай байж болно. Тэр хүн өөртөө ширтэж болно. Юу ч даван туулаад явж байгаа хүн ч юм бэлээ. Бид мэдэхгүй шүү дээ. Тэр хүн манад орж ирээд амар амгалан мэдрэх ёстой байхгүй юу? Миний үйлшүүлэгчдээсээ хүсдэг ганц зүйл бол битгий яараасай. Ерөөсөө л тэр үйлшүүлэгч яарахгүй байх юм бол тэр хүнд бүх зүйлээ зориулмаар байдаг байхгүй юу? Миний гар ийм тийм муухай гэж олон охтууд бодож явдаг. Хүмүүс яагаад бие биедээ өөрсдөө муухай гэдэг үнэлэмж өгөөд байдаг юм бэ те? Хүмүүр өөрсдийн гэсэн үзэсгэлэнтэй түүнийгээ мэдэрдэг байгаасай л гэж хүсдэг дээ гэсэн байна. За дараагийн түүх нь Чойронгоос орж ирсэн байна. Бид нарын үед 10 жилээ төгсөөд улаан шугамаар жагсдаг байлаа. Хамгийн өндөр оноо авсан хүүхдүүд дуртай хуваараа авдаг. Сүүл рүүгээ орсон хүүхдүүд сонирхлынхаа дагуу сургуульд орж болдгоо. Ямар ч сонголтгүй байсан. Тэр үед Орос улсын багшийн дээд сургууль хамгийн өндөр оноотой хүүхдүүдийг авдаг. Дүүргийн хэмжээнд ганцхан хуваар очиж байхад нь би аваад Орос улсын багшийн дээд сургуульд орж байлаа. Тэгсэн чинь манай аав амар баярлал. Тэр үед хийдник хүнсний ихтлгүүр гэж байдаг байсан. Надад баяр хүргээл компот авч өгөх гээд андуураад вэрэний шилтээ помидор авчихсан байж илээ. Үнэн хөөхтэй. Би чи айлын отгоо хөхөд надад их санаа зовдөг байсан чинь тийм мундаг сургуульд орчхоор санаа намарсан юм шиг байгаа юм. Тухайн үед багш чинь хамгийн өндөр цалинтай 700 төгрөг. Тэгээд тэр сургуульд анхан шатны орос хэлтэй орж ирж байхад бүх хичээл нь орос хэл дээр юу ч ойлгохгүй. Би ч нөөрөө уг нь багш болохдоо дуртай. Манай нэг хамаатны ах тэр сургуульд сургууль хүмүүжүүлэхийн хичээл заадаг байсан юм. Би чин тэр хүнээр дэмжүүлэх гээд аав ээжээрээ зуучлуулад ярьсан чинь намайг тоогоочгүй. 2 дугаар курст намайг шалгалтын дээрээ шууд унагчхаж байлаа. Бид нар чинь шалгалтанд унчаар стипенднээсээ хасуулна. Хоёрт дахин шалгалт өгөхөөр дахиад л бөөн цаг хугацаа. Сүүлд нь бодсон чинь намайг сайн багш болгох гэж л унгааж байсан байж. Тэр сургуулийг төгсөхдөө миний хамгийн өндөр оноотой өгч байсан шалгалт тэр багшийн хичээл байсан юм.
Тэгээд нэг нийгмээс нөгөө нийгэм рүү шилжсэн. Орос хэл одоо хэрэггүй, англи хэл хэрэгтэй гэд сургуулиудын орос хэлний цагийг багасгасан. Бид нар чинь учраа олохгүй амьдралын далаад наашаачгүй цаашаачгүй гацж илээ. Би төгсөхдөө зөвхөн орос хэл заах дааш биш. Хүүхдийг сурган хүмүүжүүлэх гэдэгтээ илүү сонирхолтой байсан. Хүүхд хүмүүжүүлэхэд монгол ухаан хэрэгтэй гэж бодоод ахуйтай нь холбож суурь сайтай болгож ёс зүй олгох юмсан гэд хуваараа өдөр өнжүүлэх хэдэн жилийн өмнөөс ажиллаж эхэлсэн. Гэрийнхээ хажуугийн сургуулийн хүүхдүүдийг авсан багш нар нь өөрсдөө өдөр өнжүүлэх ажиллаулдаг. Тэгээд авахгүй үлдээсэн юм сурдгуу сайхан гаруудыг авч ажиллаа эхэлсэн дээ. Шигшээ багийнхан. Тэд нартай тулж ажиллаад ирэхээр бүгд ангидаа цолиод л гараад ирнэ. Нэг ирсэн хүүхдүүдийн дүүнер нь дараа жилээс дагаад л ороод ирнэ. Эцэг эхнэр нь сураг ажиг тавиад дараа нь өөртөө хурч ирдэг болсон. Нэг удаа жирэмсэн ээж ирсэн. Бүтэн жил хүүхдтэй үсэг заагаад юу ч сурахгүй байна. Шалгалт өгүүлсэн чинь доороосоо нэгт орчихлоо гэд ирсэн. Дүүнэрэ хардаг айлын том хүү. Бусад хүүхдүүдийг гүйцүүлэхийн тулд бүх саруудын хичээлийг түүнд заах хэрэгтэй болно штэ. Тэгээд түүнийг сургахаар боллоо. Бид нар чинь хөөхөн тэрүүхэндээ шинэ жилээ хийн. Тэгтээ түүнд энэ жилийн баян ходоод эх жилийн төрөө магнаа гэж бэлэг өгсөн. Нөгөөх чинь бүр гайхаад би он сураагүй штэ. Надад бэлэг өгөх юм уу гэдэл том бихтэй айгүй удаан хүүхдээс юм аа. Ер нь юм удаан сурдаг хүүхдүүд чинь өөр нэг юмдаа гоц байдیں۔ Тэр техник сэтгэлгээ айгүй сайтай хүүхдээсэн. Тэгээд тэр хүүхдийн онцлог тааруулж хичээлээ заалаа. Чи хичээлээ сайн хийвэл дүү нар чинь чамааг хүнлэн гэдэл түнтэй ярилцсан. Жаахан мөртлөө айгүй сайн болгоно. Гэрийнхээ ажлыг айгүй сайн хийн. Доороо жил дараасан 3 дүүтэй. Надаа их зовлонгоо ярнаа. Ангийнх нь багш нь ойлгохгүй, яагаад хоцордог, яагаад хичээлдээ заримдаа эртгүүг нь тэгээд л загнуулна. Ээж аав нь ээлжлээд солонгос яваад өчгөөр дүүнэрэ харах хэрэгтэй болдог. Тийм болохоор ахуй амьдралыг нь ойлгоод аль болох загнуулахгүй тэгээ бүтэн жил над дээр яваад яг дараа жилийнхээ шинэ жилээр шалгалт өгөөд ангиасаа тэр хүүхэд нэгт орж байсан юм. Учрыг нь л олчих юм бол юм сурдггүй хүүхэд гэж ерөөсөө байдгүй юм шүү гинэ. Ямар мундаг багш вэ те? Тийм байна. Ёстой нөгөө сургахын төлөө Тийм байна. хичээдэг хүн биш үү? Яг үнэ. За энэ үрээд 2025 оны 10 дугаар сарын 2-ны Пүрэв гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радиогийн 20 дугаар студиэс миний түүхээрээ шууд хүрээд өндөрлөж байна. За тэгээд дахин хэлье. Та үдээ ачаар групп рүүгээ өөр тохиолдсон гунигтай, баяртай, за бас хэнийг нь баярлаж талархмаар байгаа тэр сайхан сэтгэлийн үгээ. За эсвэл одоо гомдож тунсан бол бас тэрийгээ тийм ээ. Миний түүх болгоод бичээрэй. За дээрэс нь та хүчилдөө түүхээ бас хайрын түүхээ тус бүрт нь хаштагтаагаар бичих юм бол Чанцаа Итаяр таны түүхийг одоо өдөр өдрийнх нь хуваарийн дагуу уншиж хүрэх болно. Тийм тэгээ нөгөө хувь чатаар явуулж байгаа сонсогчд маань давхар бас явуулаад лээ бит хоёр лөө. Тэгэхээр нэг л хөтлөгч рүү явуулчих юм бол тэгээд бүгэлгээд авчдаг шүү. Яг үнэ. За тэгээд нэвтрүүлгийн мань хамтран аялагчаар чухал бүхэнд ойр Флоренс Эрдэнэс Тулбар хотгоо хамтран ажиллаа. Баярлалаа. Чанцаатаа баярлалаа. Баярлалаа. Өргөжлөл эрхэм сонсогчдаа манай Чанцаа отго нарын хөтлөө өргөдөг гайхмаар охин нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3